хуурах гэдэг процесс дунджаар нэг 80-аас 120 хэмээн хооронд температурын хооронд явагддаг гэсэн. За бид нар одоо магадгүй махаа шарах, одоо юу гэдэг хуу шураа шарах ч гэдэм үү, их тосон шарах гэдэг процесс дунджаар 160-аас 180 хэмээн хооронд явагддаг. За тэгэхээр ингээд бодоо. За бидний жигнэх одоо чанах аргууд гэх юм бол ус босолж байгаа температуртаас нэг 82-аас 100 хэмээн хооронд явагддаг процесс. Тэгэхээр тухайн тосонд тэр хэм хүртэл мэдлэнэ л гэсэн. За гэтэл одоо юу гэдэг нь саяны Rapsin тос гэж ярихад хамгийн багадаа шатах температур нь буюу smoke point нь 200 дээш байдаг. За цаашлаад ярих юм бол олив ойл байвал олив ойл нь цэвэрчүүлсэн байх тусмаа температур даах хэмжээ 180 дээш. За саяны одоо ярьсан шад уурцны тос одоо будааны тоснууд ч тийм үү дийлэх тоснууд 210-аас дээш smoke point буюу шатах температур нь тийм өндөр байдаг гэсэн. За тэгэхээр бидний яг ойлгодог шиг зүгээр ургамлын цэсийг гэртээ өндгөө шараад хоолой хуураад идэхэд тэр транс тос хэмжээнд болж хувраад таны эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлөх тийм үйлчлэл байхгүй